нүүл шийдэл нэвтрүүлэг даваа гарагийн үж татварын шинжил сэдвээр ярилцж байна. За завсарлагаас өмнө бас баяр өмүүлэгч өөрийнхөө саналыг хэлхий гэсэн. Та яг түрүүний заалтан дээр ямар санал? Энэ тавжуугаан хэлдэг дөрвөн үнэлтээ дээр 3 тэрбум байх үед хань шөөрөөсөө одоо ингээд одоо 25 шатлал руу бол тухайн үед хэдэн доллартай одоо тэ харьцуулахад өнөөдөр бол бүр хэд ихэнх бага одоо орлого ашиг олж байгаа тохиол 25% орж байгаа. Энэ бол шудраг ус юм аа. Тэгээд гэхдээ энэ нэг юм одоо бас залруулахгүй болохгүй. Дөрвөн MCS гэдэг MCS бол манай үйлчлүүлэгч компани, Монголын бизнесийн зөвлөлийн бас гишүүн байсан компани. Энэ дээр тэгээд нэг тийм одоо 60-70 MCS бий болж байгаа. Яг ясам дээр энэ 25% татвараас зайлсхийгээд айгүй олон жижиг болоод байгаа тийм олон том компани Монгол улсад цөөхөн штэ байхгүй. Ер нь тэгээд нэг жижигрээд одоо тэгээд тэр бол ташаа ойлголт гэж хэлэх гэдэг л да бай. Тэгээд эцсийн дүн дахиад одоо лавчтай санал өгнө. Энэ ханшны асуудыг бид нэр арай нэг өөрөөр л зохицуулах хэрэгтэй байна. Арай өөр үндэслэлүүдээр тий. Тэгэхээр дэлгэр сайхан багшаас бас энэ дээр сонирхмоор байна л да. Ямар хүнийг том татвар төлөгч гэж бааз нэмэгч байгаа энэ одоо өөрчлөлтүүд 3%, 21 нэмэлт өөрчлөлтөн дээр баазыг яг дөрвтөө нэмэх тийм одоо үйлдэл харагдаж байна уу танд? Та танилцаад үзэхэд төлөхгүй яваад байгаа хүмүүсийг бол маш их шүүмжилдэг те. За гар дээрээс борлуулалт хийж байгаа хүмүүс байна. За интернет 8 бол одоо манад бол үнэхээр цэцгэлж байна. E-commerce хөгжиж байгаа нь хэдий сайн боловч одоо нөөтийн баримтаа бас аммаар л биш те хэрэглэгчийн хувьд бол хариуцлагажуулмаар байна. Тийм. Тэгэхээр бидний хувьд яг нэгдүгээр татварын хэмжээ ачаалал маань бол ерөөхдөө яг хөгжиж байгаа орны хувьд бол одоо бага биш байна. Tehát өндөр хөгжилтэй орн эдийн засгийн хөгжил хамтын ажиллагааны байгууллагатай харьцуулахад харьцангуй гайгүй одоо төсвийн мэдэн дээр бол 27. За үүнээс гадна татварын ачааллыг хэмждэг татварын орлогын дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь бол бид нар нэлээд өндөр хөгжилтэй орнуудтай ойролцоо явдаг. За 13 онд бол 27 30 орчим хувьтай. Энэ бол Солонгос, Польш, Америк нэгдсэн улс эднэртэй тэнцэх хэмжээний дүн. Манай нийт татварын орлогын нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь нь. За энэ агуулгаар нь харахад бол бид нар яг татварын өнөөгийн шинжилгээг хийхдээ бид нар татварын бааз суурийг зайлшгүй нэмэхгүй бол татвар маань нөгөө зөвхөн төрийн зардлыг хангахаас гадна эдийн засгийг орчноор дэмжих тэр өдөөгч хүчин зүйл болох магадлал нь бол харьцангуй багатай байна гэж би хувьдаа дүгнэж байгаа. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдлыг дагаад тэгэхээр энэ яг шинжилгэлийн хүрээнд харахад татварын бааз суурийг тэлэх тал дээр бол би яг тийм томоохон шинжилэл алга байна гэж хэлэх гээд байгаа. Яг ингээд хэндээс нь шинээр татвар авахд чиглэсэн тэр бодлогын яг татварын ерөнхий хуулийн бодлогын чиглэл нь бол би яг тийм тодорхой юм. За магадгүй би буруу харсан байж магадгүй. Яг бодлогын шинжилэлүүд яг хаана байгаа юм? Мэдээж хэрэг зарчмын шинжилэлүүд бол байна. Гэхдээ яг бид нар яг томоохон татвар төлөгч гэж хинийгээ хэлэх үү? Тэрлүү хандсан саяны тэнд Ажи дарга хэлж байгаа аажим шилж тэр хувь хэмжээнд юу аах вэ? Өнөөдөр бид нар яг татварыг ингэ шатлалтаа бөгөөд ийм өндөр зөрүүтэй шатлалтаа авах цаг хугацаанд болсон улс орн мөн үү биш үү гэдгээ бид нар харах хэрэгтэй. Түрүүн сангийн яамны мэргэжилтний цэлмөний ярианд байсан яг хуулийн тухай хууль дээр бол зайлшгүй тандан судалгаа гэж байх хэрэгтэй. Тэгэхээр энэ өөрчлөлтүүдийн тандан судалгааны үндэслэлийг чухам юу байсан бэ гэдгийг бол хараад байгаа. Тэр нь бол одоогоор харах ил биш байх шиг нь би бол олоогүй. Тэгэхээр яг энэ өөрчлөлтүүдийг хийхдээ бид нар яг таны хэлсэн чухам татвар эдийн засгийн үр ашигтай эдийн засгийг дэмжих, орчноор дэмжих төр хүчин зүйл гэдэг бизнес эрхлэгч яг татварыг төлөгч тал руу хандсан тийм чанарын өөрчлөлтүүдэд анхаарах хэрэгтэй байсан болов уу гэж харж байна. Гадны өндөр хөгжилтэй орнуудын иргэдээс ингээд танаа татвар хэд байдгийг гэж асуухаар бас ийм боловсралгүй асуулт болчих гээд байдаг л да. Орлогоос ч хамаарна төрийн албаа хаагч уу, тэдэн мянган еврогоос дээш үү гэд шатлсан татварыг бол сайн гэдгийг бол маш олон хэлцүүлгүүдээр бид нар хэлж ийсэн. Гэхдээ шатлсан татварыг эдийн засаг өсөж байх үед хүмүүсийн орлого гайгүй байх үед нэвтрүүлсэн бол их олон зүйл хожих байсан гэдгийг бол хэлж ийсэн л да өмнөх хэлцүүлгүүдээр. Тэгэхээр яг иргэд дээр энэ өөрчлөлтүүдээс энэ 21 нэмэлт өөрчлөлт 3 хууль дээр иргэдийн орлого за хуваарай аж ахуй эргэлдэг одоо дундаж цалинтай за дунджаас дээш цалинтай хүмүүс дээр ямар өөрчлөлт орохоор төлөвлөгдөж байгаа юм болов уу? За нэгдүгürt нь яг хувь хүний орлогын албан тушаалын тухайд орж байгаа өөрчлөлттэй холбоотой хариул. Хоёрдугаарт нь ерөнхий яг татварын шинжилтээр яаж нөлөөлөх вэ? Нэгдүгürt нь хувь хүний орлогын албан тушаалын тухай хуулийн одоо байгаа 10% бол одоо дэлхийн жишгээр бол одоо нэлээд багтаа орно. Тэгээд бид нар бол сая шатлсан татвартай байж байгаа буцаж 10% шилжээд яг хөнгөлтийнхээ хэмжээг бол өөрчилсөн. Энэ дээр яг иргэдэд холбоотой чухал хэд хэдэн заалтууд байгаа. Нэгдүгürt нь бол
анх удаага орон сууц судалж авсан бол 3 сая төгрөг хүртлийн татврын хүмүүлт эдэлдэг байсныг бид нар 6 сая төгрөг болгож байгаа. Энэ бол яг засгийн газрын бодлоготой хөвөлдүүлээд дээрэс нь бид нар ипотекийн хүнд зээлийн хүнд төлсөн зүрэг бас татрын буцаа олголт хэлбэрээр болох ийм зохицуултууд бас орсон байгаа. Үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн 50 сая хүртэлх орлоготой бол бас хэлбэршүүлсэн горимд орох эрх нь нэгдэж байгаа. Энэгээр яа гэхээр нийт орлогынхаа 1% төлөөд жилдээ нэг удаа тайлгнах гэдэг юм уу. Энэ мэт олон бас концепцийн өөрчлөлтүүд байгаа. За нийт яг татврын шинжилгээний хүрээнд бол бид нар бол татврынхаа бизнесийн орчныг бол илүү ээлтэй, илүү таатай болгохыг шаардж байна. Жишээлх юм бол түрүүн хэллээ. Зээлийн хөв бууруулах нь бас сангийн яамны барьж байгаа нэг том бодлого. Шатаараатай олон арга хэмжээ авсан. Төсвийн зарлах талаас одоо энэ орлого талаас бид нар ямар арга хэмжээ авч байгаа нэхэр банкны гадаад зээлийн их усүрийг бид нар бас татврыг бууруулж өгч байгаа. Банк гадаадаас бонд тусгасан зээлийн их усүр босгосон бол бид нар бол 20-5% болгож бууруулж байгаа. Гих жишээний. Тэгээд компаниудын хувьд бол дахиад маш олон татврын хөнгөлт байгаа. Бизнесийн орчин эргээ сайжирна гэдэг нь бол эргээд бол ажил эрхлэлтэй. Бид нар бол яг хувь хүний дэмжинэхээс илүү ажил олгогч, ажил эрхэлж байгаа хүмүүсийг бол дэмжинэ гэсэн юм. Тэргүүрээ эзэмсгээд дэмжинэ гэсэн тийм бодлоо. Тэр бол бидний яг татврын бааз суурийг өргөтгөнө гэж харж байгаа нь бол бизнес эрхлэлтэй боломж, орон зайг нь олгоод эргээд тэдний өсөж дэвжиж байгаа энэ орлого дээр нь энэ хөрөнгө дээр нь бид нар бол татвар аваа явна. Энэ бол яг хоёр талтай бие бинийгаа ингэж шүтэлцээтэй явдаг тогтолцоо учраас зөвхөн одоо байгаа эдийн өдөр өндөр татвараар авах биш илүү боломж олгосон, илүү ийм нээлттэй болгосон. Тэгээ нөгөө талдаа бид нар бол яг шудраг татвар төлөвшөө бол дэмжинэ гэдэг бол сангийн сайд бас зарласан байна. Яг хугацаанд нь татвараа төлдөг, тайлангаа гаргадаг, татвараас зайлсхийх хийлдүү арга сан хэрэгэлдэггүй ийм татвар төлөвшөө бид нар бол эрсдэл хөгжлөд танил чалгат бол орохгүй байна. Татврын тайлангаа өгөхт нь бол бид нар алдаа гарах эрсдлээс нь хамгаалаад бол зөвлөнө. Бид нар бас алдаа гарсан бол буцаж засах боломж олгоно. Татврын өрийг бас бид нар төлөх хугацааг нь 2 хүртэлчлэлээр сунгаж байгаа. Энэ дээр бол яг төлөх боломжтой төлөх төр нөхцөлөө хангасан тохиол бид нар бол 2 жил хугацаа мэтлээ. Альва татврын ажиллагаа байхгүй, торгуул байхгүй сунгаж байгаа ч гэдэг юм уу. Нөгөө талдаа бид нар муу татвар гэх юм уу те одоо татвараас зайлс хийдэг, зүхтдаг, татвараа хугацаанд нь төлдөггүй, үр үсгээ яваад идэг. Эсвэл ингээд хугацаа очих гээд ингээд маргаан үсгээ яваад идэг ч юм уу. Энэ татвар төлөгчдөр л хариуцлага заалгаж хангаж байгаа. Эдгээрийг бид нар ямар системээр хийх үү гэдгээр ерөөсөө бүртгэлийн систем, үйлчлэгээ, энэ татврын албаны сайжруулалтаар бид нар энэ удаагийн хуулийн шинжилэл зөвхөн шинжилгээний бол нэг хэсэг зөвхөн хуулийн орчныг сайжруулж байгаа. Бид нар та бүхэн мэдчихэж байгаа смарт кар гэдэг бид нар захим үйлчлэгийг нэвтрүүлж байна. Маш олон юм шатаараатай юм үйлчлэгийг нэвтрүүлээд татвар төлөгчийн татвар төлөх зардлыг бол бид нар бууруулж өгнө. Аль болох татвар төлөхтэй холбоотой гэж хүндрэлж хэрэгж учруулдаггүй байх. Ийм чиглэлээр бол шинжилгээний концепц мань бол явж байгаа. Энэ удаагийн хууль бол зөвхөн нэг хэсгийн юм айн бол шатаараатай өргүүлсэн арга хэмжээ болно. Тэгэхээр X таленттай одоо 60,000 аж ахуй нэгжийг одоо төгрөгийн тогтмол татвар төлөвлөнө л гэж байна л да. Нэг зөвлөрөл 60,000 байна гэх. Тэгэхээр нөөтийн хуулийн дээр өөрчлөлт орно гэсэн энэ бас иргэдэд сонирхолтой байж магадгүй. Яагаад тэгэхээр хилцүүлэг маань эдийн засгч бизнес чиглэсэн биш бас иргэдэд чиглэсэн болохоор тэгэхээр л хавг ч уугуул сонирхой. 15-нд бид нар нөөтийн хууль батлагдаад 16 оноос хэрэгжээд ерөөсө 16 оны 1 сарын 1-нд 1700 кассын машин байсан. Өнөөдөр 63,000 байна. Өнөөдөр 900,000 иргэн маань нөөтийн системтэй ажиллаад эхэлсэн байгаа. Энэ юу гэвэл нэмэгдсэн өртгийн албан татвар бол төсөвт мөнгө хийхээсээ илүү бүртгэлийн үндсэн систем нь нөөтийн систем байхгүй юу? Энэ дэлхийд ярьдаг гэж хэрэгэлдэг. Энийгээ бид нар сүүлийн 2 жил хэрэглээд үзэнгүүт бүх төрлийн татврын орлого биелж байгаа нь энэ нөгөө нэг иргэнийхээ тусламжтайгаар бусад татврын их суурьудыг мэдээд авцсан. Тийм учраас одоо сая хувь хүний орлого албан татвар, аж ахуй нэгжийн 2 хууль яагаад энэ даруй шинжлэхдэх гээд байна гэвэл хуучин хамрагддаггүй байсан иргэн жижиг аж ахуй нэгжүүд их байгаа. Тэр нь нөөтийн системээр угийн бүртгэлд орсон учраас энэ хүмүүсээ дараа нь ирээдүйд гэмт хэрэгтэн биш, ирээдүйд татврын ямарваа нэгэн зөрчилд оруулахгүй тул одоо 19 оны 1 сарын 1-ээс энэ шинэ хуулийнхаа концепцээр явах гэдэг ааш нэгдүгээрт нь. Хоёрт нь өнөөдөр 63,000 цэг дээр нөөт бичиж чинь энэ бол ойрын хугацаанд 80,000 болох юм. Одоо тэр заах гэж ярина уу, хөдөө гэж ярина уу, энэ бүх асуудал нь шийдэгдсэн байгаа. Тэгэхээр энэ асуудалд ороод ирэхгүй хүмүүс нөөтийн системээр дамжуулаад татврын эрх зүйтэй харьцаад эхэлж байгаа байхгүй. Тэр үед харьцагт нь энгийн, хялбар, санхүүгийн амар байх процесс нь тэр нэг л. Нөгөө талаас бол хувь хүний орлогын албан татвар бол орон нутгийн төсвийг бүрдүүлдэг татвар.
Тийм учраас бид нар орон нутгийнхаа төсвийг их байлгахын тулд энэ иргэний хуулийнхаа нөхцлүүдийг их хөнгөлж тийшээ хамруулад байгаа юм шүү нэг талаас. А нөгөө талаас бол аж ахуйн нэгж гэдэг чинь сая бүртгэлээр ингэ шинээр маш олон жижиг аж ахуйн нэгж гарч ирлээ шүү дээ. А яг эднэрийг шинээр зах зээлийн систем, татврын системтэй ажиллахын тулд 50 сая хүрүүл эхний жилдээ бол компани бүртгүүл татвар өгөө. Тэгээд дараа нь бол жишг татвар төлж болно, эсвэл өөрөө жилдээ нэг удаа татвараа төлж болно. А тэгээд дараа нь бол хоёр татварч. Энэ юу хэлж байгааг бол компани гэдэг бол өөрөө өсдөг, хөгждөг, мөхдөг. Яг байгалийн жамд нь тохируулсан татврын систем байя гэдгийг ерөнхий концепц хийж өгч байгаа шүү. А түүнээс биш бид нар улсаараа нэг юм лоовэрчаал, улсаараа юм хулгай хийчаал баахан тийм огт биш амьдрал дээр. А тийм учраас манай жижиг аж ахуйн нэгжүүд үнэхээр 1-9 хүнтэй аж ахуйн нийт аж ахуйн нэгж 90% байгаа. Гэхдээ ажлын байрны 70-аас 80% гаргадаг гайхалтай улсууд. Тэгэхээр яг улсын төсвийн орлогот 1-2% эзэлдэг шүү дээ. Эдний оруулж байгаа татвар. Ажлын байрны 70-аас 80% гэдэг бол маш чухал юм байгаа. Тийм учраас бид нар 1-2 чивээр 1-9 хүнийг ажлын байраар бий болгосон тэр хүнээ хүндэтгэлтэй хандъя. Тэр хүнийхээ татварын тайлан хялбар болгоё. Тэр хүнийг одоо чинь мэргэжлийн нэгтлээ аваад ажиллаж жилдээ 10 сая төгрөгийн салхи өгнө шүү дээ. Тэгсний оронд та зүгээр 60 мянгаар хялбар тайлаа өгч 60 мянгаыг өгөөл болоо. Гэх мэтлэнгээр энэ санхүүч өөрөө маш хүнд болцсон байхгүй. Үнтэй мэдлэгтэй явж энийг жижиг иргэд жижиг аж ахуйн дийлхэ явчихад байгаа. Өнөөдөр манай санхүүгийн хуульчид бол одоо өөр газар бол одоо хамгийн үн цэнтэй хуульчид байдаг. Цагаараа цагийн өстөө. Тэгэхээр одоо хашчулуун хөнгөлөгчөөс сонирхмоор байна л да. Дэлгэр сайхан багш бол эдийн засгийн тооцооллуудыг нь бас олж харсангүй гэдэг. IMF бол олон улсын валютын сан, Монгол улсын засгийн газар бол одоо энэ тэгсэн тэр тэгсэн гэдэг дээр одоо хүмүүсийн дунд бол онгой хүртэл одоо ямар идэ засах вэ гэж цагаан сараар валютын сангаас асуусан юм уу гэдэг явган яриа хүртэл гараад байна. Тэгэхээр яг одоо илүү сериусны танаас сонирхмоор байгаа юм нь болохоор энэ хуулийн концептын ямар шүү одоо судалгаанууд хийгдсэн байна, харьцуулсан. Танаа дээр ирсэн одоо хуульчны холбоон дээр эхлээд хилэлцүүлсэн үү? Ямар бичиг баримтыг суурэ болгож тавьсан байна. За нэг удаа ингээд 50 сая хүртэл нэг удаа хэлбэршүүлнэ гэдэг бол одоо аятайхан сонсогдож байна л да. Төрийн өмсөө байгууллага болон жижиг бизнес эрхлэгчдэд одоо бол улирлаараа нэг татвар дээр оч код авж байгаа. За тэргүүрээ цахимаар шивж байгаа. За тэрийг бичгээр аваачиж өгж байгаа гэд зарим хүмүүс чирэгдэлтэй, зарим нь амар байна гэд. За автомашины татвар бол их амар төлдөг болсон байлаа. Тэрийг бол одоо бүгд мэдж байгаа. Смарт карт сегментээр ороод шууд одоо захин банкар төлөх боломжтой мэдчихлээ. Одоо зарим нэг дэвшилттэй тал бол харагдаад байна тийм байна. Ер нь бол яг энэ хуулийн концепцийн хувьд бол энэ хуулинд бодлогын чанартай шийдэл шинжилүүд бол байгаа. Иргэн үнийхээ хувьд бол би энэ шийдлүүдийг бол дэмжиж байна. За сангийн яамны төлөөлөгч бол одоо сая хүмүүсийн ярьсан үнэхээр дэвшилттэй санаанууд байгаа. Иргэнийхээ хувьд бол энийг бол би дэмждэг. За яг энэ үндсэн бодлогын зохицуултаас гадна энэ хуулийг хэрэгжүүлэх механизм гэдэг юм өөрөө маш том зүйл үүдэг. Энэ механизм дээр алдаа гаргасан байна гэдгийг бол хамгийн ихэнд биднэрт ажиглаж байгаа зүйл бол тэр. Жишээлбэл татварын улсын байцаагч өмнө нь данс битүүмжлээд тэр төлбөр тооцоотой холбоотой асуудлыг нь шийдвэрлэж дуусгах хүртэл дансныхын зарлагын өдгөөнийг зогсоох эрх хэмжээтэй байсан. За одоо бол үйл хөдлөлийн төрөнг, хөдлөлийн төрөнг, оюуны өмч тэр байтугай ашигт малтмлын лицензийг хүртэл битүүмжлэх хэрэгтэй байна. Битүүмжлэх хэрэгтэй болсон байцаагч. Битүүмжлээд дуудлага худалдаанд оруулах, шууд гэрээ байгуулах эрх хэмжээтэй байна. Тэгэхээр энэ өөрөө татврын байгууллагын эрх хэмжээ томорсон байна гэж үзэхээс аргагүй. За яг энэ зохицуултуудыг ямар судалгаа, ямар харьцуулсан одоо гадаад орны туршлагаас ингэж зохицуулсан бэ гэдгийг бол би бол хараагүй. Ямар нэг үндслээр л энэ зохицуултыг оруулсан болов уу гэж харж байгаа. За хоёрдугаарт яг үхэр дуудлага худалдаанаас гадна хураагдсан эд төрөнг байлаа гэж бодъё. За тэрийг дуудлага худалдаанд оруулаад ингээд авчдаг юм байж. За 10 хоногийн өмнө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад, зарлангуудаа шууд дуудлага худалдааг явуулаад, дуудлага худалдаанаас нэг тодорхой хэмжээний мөнгө ороод ирлээ. Нөгөө хүн 10 хоногийн дотор заргалдаж юм уу шүүхээс тэрийг зогсоосон шүүгчийн захирамж гаргахаас энэ асуудал бол зогсдгүй яг практик дээр бол. Ингээд энэ асуудал шийдэгдэггүй шүүхтэр нэхэмжил гаргадаг иргэний эрг үүсгэх хугацаанд 7 хоног, хариу тайлбар өгөх хугацаанд 2-7 хоног энэ хооронд нөгөө эд хөрөнгөний дуудлага худалдаагаар орчих магадaltaй харагдаад. Дуудлага худалдаагаар ороод энэ асуудал шийдэгдчихлэхэд татврын албаны дарга энэ орлогыг хэрхэн хуваарлах вэ гэдгийг шийдэх эрх хэмжээтэй болчихж байгаа. Энэ бол маш аюултай. Ер нь бол аливаа асуудал нэг хүн дээр очиж шийдэгдэн тэр одоо мессен дээр сууж байгаа хүнээс одоо хүний шууд сонирхлоор ч юм уу хамааралтайгаар шийдэгдэнэ гэдэг бол өөрөө айгүй одоо хүнд хор шиг бол үүсгдэг.
байгаа. За иймэрхүү асуудлууд бол байгаа. За бодлогын хувьд бол түрүүн хэлсэн тэр одоо юу гэдэг одоо яг практик дээр хин одоо надад энэ хууль ямар одоо хэмжээгээр тусах вэ? Одоо миний эрх ашиг яаж охирох вэ гэдэг зүйлс бид нар бол хамгийн ихэнд харж байгаа. Жишээлбэл татвар хураасан одоо татвар хураах ёстой байтал татврынхаа өвлгийг өгөөгүй байгууллага гэж бодъё. Тэгэхэд алдан тооцох хуулийн зохицуулт нь яаж юм гэхээр арилжааны банкуудын жилийн дундаж хүн дээр нэмэх нь 20% гэсэн ийм хэмжээгээр алдан авна гэдэг зохицуулт байна. Хэрвээ иргэн аж ахуйн нэгж байгууллагаас илүү татвар авсан бол татвар арилжааны жигсэн одоо арилжааны банкуудын жигсэн удаж хүүгээр тооцож буцааж өгнө гэсэн ийм зохицуулт. Одоо тэрнээс одоо уйлдуулж хамааруулж байгаа. Гэтэл төр болохоор 20%-ийг илүү аваад байдаг. Буцааж өгөх болохоор яг авснараа юм уу нэг тодорхой хэмжээнд дээр үндэслэж буцааж өгнө гэсэн зохицуулт. Хоёрдугаар алангтай холбоотой зохицуулт нь жишээлбэл иргэний хуулийн 232 дээр анз гэдэг одоо хүү алданг торгуул хэдэн хувь байх вэ яаж авах вэ гэдэг хуулийн зохицуулт байдаг. Гэтэл иргэний хуулийн дээр бол алдангийн хэмжээ бол 50%-аас итэхгүй байх хуулийн зохицуулттай. Энэ 20% тэр 50%-тай нь яаж уйлдэж байгаа? Хаанаас гаргаж ирсэн 20%-ийг ингэж нэмсэн гэдэг асуудлууд нь бол тодорхойгүй байгаа. Эдгээр асуудал нь бол хилцүүлгийн шатанд бол илүү боловсронгуй болох байхаа гэж одоо итгэж бол харж байгаа. Ийм асуудлууд л. За саяын зүйлүүд дээр бас өмнөх хилцүүлгүүдээс гарсан санал дээрээс хариу үндслүүд байвал танилцуулах уу? Яг түрүүний мэдрийн барьж байгаа зарчим шудраг яг татвараа цагт нь төлдөг тайлгнадаг татварлагчд бол маш их боломж олгож байгаа. Энэ бол нэлээд нээлттэй болж байгаа. Яг татвараа төлдгүү энэ татварлагчтай хувьд бол бид нар бол хариуцлагын заалт нэмэгдэж байгаа. Татварын албаны бас хураах тэр чадал бас нэмэгдэж байгаа. Тэгээд татварын орлого гэдэг маань бол одоо төрийн орлого ногдсон цагт бол төрийн өөрийнх нь өмч гэсэн үг. Татвараа төлөхгүй байх гэдэг нь бол яг гадаад улсууд орнууд бол бас онлынхаа хэмжээ нь бол бас хулгай гэж үздэг. Тэгэхээр яг төр ногдсон авах ёстой татвараа бол хуцаа хэтэрсэн энэ өрөө бол авах тэр чадал нь бол татварын албан дээр тодорхой хэмжээнд хураалтын тэр механизм нь бол сайжрах хэрэгтэй байна гэдэг. Нөгөө талдаа үнэхээр яг татвар төлөх гээд байдаг те ямар нэгэн шалтгаанаар одоо өнөөдрийн хилцүүлэг дээр жишээ гарсан гал гарцсан багт хяналт шалгалт орох гээд байдаг те энэ тохиолдолд яах вэ гэдэг нь өмнө нь бол одоо шууд л татвар төлөх хугацаанаас их хариуцлага явуулдаг гэсэн бол өнөөдөр бидний боловсруулсан хуулийн төслөөр бол боломж болго 2 жилийн хугацаанд бол бид нар ямар ч гүйцэтгэлийн арга хэмжээ байхгүй. Гэхдээ та нар энэ хугацаанд бол те төлөх боломжтой байгаа бидэрт бол харуулдаг юм тийм боломжуудыг олгож байгаа. За алдангийн талаар ярьлаа. Алдан бол одоо торгуул бол биш те хариуцлага шинэ бол зүгээр төлөөгүй татварын одоо мөнгөний үнц нь байгаа. Тэ 1 сарын 1-нд төлөх ёстой байсан татварыг 3 сарын 1-нд төлж байгаа бол одоо тэр 3 сарын хугацаанд одоо зүгээр энгийн нийлэхэд банкн дээр татвараа усад төлөхгүй банкнд хадгалсан тохиолдолд тэр мөнгөд өрж явчихдаг те. Тэгэхээр энэ зүгээр цаг хугацааны үнц юм аа. Тэгэхээр татвар төлөгч зарим нэг тохиолдолд алдангийн хэмжээ банкны хүүгийн зарим хүүгийн түвшингээс бага тогтоох боломжтой. Тийм бол одоо жишээ нь сая төгрөгийн татвараа би улсад төлөх байсан чинь тэрний оронд би төлөхгүй 3 сар болчиход алдангаа төлөөд одоо аль нэг банкнд илүү өндөр үетэйгээр хадгалах боломжтой. Энэ өөрөө эдийн засгийн хөшүүргийн юм одоо зохистой байдлыг үүсгэж байгаа. Тэгэхээр бид нар ямар ч тохиолдолд татвараа төрүүлж төлөх нь бол эдийн засгийн утгаараа санхүүгийн утгаараа бол тухайн хүнд бол давуу тал үүсгэхээр те тэр байдлыг бодож бид нар бол 20% юм яасан. Нөөц дээр гэдэг зүгээр нэг жишээ нөгөө түүний засгийн хамтран ерөнхийдөө нөөцийн буцаан алгалт гэдэг маань айгүй том бодлогын тийм одоо шинжил болоод олон нийтийн зүгээс аюу талархал дэмжлэг хүлээж авсан байгаа. Тэгэхээр өнөөдрийн одоо энэ өрнөж байгаа энэ хуулийн одоо шинжил маань ерөнхийдөө эргээд энэ өнөөдөр засгийн хамтран гэдэг юм тийм сангийн амны зэрэг санал болгох тийм ээ. За энэ одоо өөрчлөлт ачаар ингээд олон нийтэд юм тийм ээ. Ямар эерэг өөрчлөлт ачрахын аж ахуйн нэгж ямар эерэг өөрчлөлт ачрахын тэрийг ерөнхийд таад маань ингээд олон нийт рүү аж ахуйн нэгжүүд бас тэр юм мэдээлэл ингээд сайн өгөөд байвал тийм ээ. Эргээд магадгүй бас энэ реформынх нь давуу талч илүү харагдах. Яг одоо ингээд хуулиар хагаад ингээд сайн зүйлүүд байгаа бас сайжруулах юм байгаа. Тэгэхээр сайн талуудаа ерөнхийд бол тийм ээ. Төрөний засгийн хамтран үйлчлэл одоо юм бол нөөцийн буцаалгад аюул олон нийтийн дэмжлэг авсантай адилхан энэ реформ одоо ерөөсөө 1 2 3 гэсэн тийм ээ олон нийтийн юм бүх наалтцтай 1 2 3 юм таад маань өөртөө ингээд тэрийг олон нийт таниулаад тэгээд бас ачаал бүгдлэн болов уу гэж санагдаад байна. Нэмээд тусгаж. Тэгээд төрийн басна хураалттай холбоотой үр үүссэн тохиолдолд одоо татварлагч бол ингээд маргах замаар ингээд хуцааж бас боломжууд байгаа. Яг нэг дахиад эдийн засгийн хөшүүрмээр тэгж явсан илүү ашигтай байд юм уу те. Тэр шүүхийн шийдвэр гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатан дээр очсон өрийн одоо өнгөрсөн жилүүдийн унжаас 10 орчим л хурааддаг. Тэр өөрөөр хэлбэл татварын албаны энэ зардлын энэ хүчин чармаалтынх нь дийлэн хэсэг нь энэ
процесс руу яваад идэг. Тэгээ өөрөө ингээ орж байгаа мөнгө нь одоо нэг төгрөгийн үр хураах байгаа зардал нь баг олж байгаа орлогоосоо бага. Тэгэхээр энэ иймэрхүү эдийн засгийн хөшүүрхтэй арга хэмжээтэй уялдуулаад бид нар бас тодорхой хэмжээнд өрийг бас сайн хураадаг баг. Нэгэнт ногдсон улс авах хэвээр мөнгөө авах тэр боломжуудын нээлттэй болох. Энэ бол бид нар бас олон улсын туршлагад нэлээд үзсэн. JICA, Дэлхийн банк, валютын сангийн бид нар яг энэ хураалтын процесстэй холбоотой нэлээд ярилцсан. Бид нар бас нэлээд Монгол орныхоо тэр нөхцөлд нийцүүлээд бас боломжийн хөлбөр оруулсан гэж бодож байна. Хилцүүлгээр бас сайн хуульчд бас санал өгөөд сайжраад явах хэрэгтэй гэж бодож байна. Татварыг иргэд бол нэлээд дарамт гэж одоо хүлээж авдаг. Төрийн үйлчлэгийн эргээд сайн ирэхгүй байгаа болохоор бас төлөх сонирхол нь бага байдаг. Тэгэхээр Дэлгэр сайхан багш бас хэлсэн энэ бол одоо солилцооны зарчим руу бас өөр газруудад шилжээд тийм нэлээд бүтээлч байдлаар татвар авдаг амархан болгоод байгаа жишээнүүд байна л да. Айгуу хурдан татвараа одоо мэргэжлийн ябо байхгүйгээр одоо бүгэлждэг, онлайн бүгэлждэг ч юм уу. Тэгэхээр энэ дээрээс одоо сүүлийн бас үлдчихэж байгаа минутад та бүхнээс сонирхоод эко татвар гэдэг бизнес эрхлэгч хэлж байна. За агаарын хурдлыг бууруулахад бол манайх бол авж байгаа. Ааш төсөв рүү яваад байгаа энэ одоо нэг 13.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн юм дүн бол байна л да. Тэгэхээр энэ хотын татвар яаж өөрчлөгдөх юм бол одоо надад сонирхолтой байгаа зүйл нь хотын иргэд маань одоо үйлчлэгээнээс бол байнга төлж байгаа. За дээрэс нь онцгой хамгийн түрүүнд яригддаг онцгой өөрчлөгдөх үү гэдэг асуулт бол гарч ирж байна. За 3 дугаарт нь одоо нийгмийнхаа тэгш бус байдал, орлогын тэгш бус байдлыг өөрчлөх энэ өмч хөрөнгө шилжүүлэх, бэлэглэл, за өвлүүлэх татвар гэдэг энэ барууны одоо хүний өмчийг бүр одоо өмч гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөө 500 жил болсон газруудад хүртэл маш хатуу байдаг. Энэ хуулиудыг ер нь санаачилж байгаа. Энэ бол бааз нэмэх яг бодит арга биш юм уу те? Та бүхний саналыг сонсомоор л да. Дэлгэр сайхан багшаас эхлээд. Харин ер нь бидний хувьд бидний хүсэж байгаа зүйл нь тэр тандан судалгааны үр дүн бидэнд одоо ямар татварын бааз суурийг нэмэгдүүлнэ гэхээр мэдээж сангийн яамны хэлж байгаа тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Орчноор дэмжиж нэмж бий болсон орлогоос нь бид тэр татвар авах нь бол нэг бааз суурийг нэмэх арга мөн үйл мөн. За тэр чиглэлд гэсэн тодорхой заалтууд байгааг хүлээн зөвшөөрч байна. Хоёрдугаарт нь дараа танд бидний гол зорилго бол нийтийг хүртээмжтэй байдал буюу бүгд татвар төлдөг байдлыг нэмэгдүүлэх тал дээр харьцангуй илүү идэвхтэй хөдөлгөх ёстой байсан болов уу гэж харж байгаа. Хоёрдугаар дараагийнх нь бол саяны шинэ татваруудыг үүсгэх тал дээр бид нар бас энэ татварын шинжилгээний хүрээнд магадгүй боломж байвал хилцүүлгийн явцад мэдээж хэдэн сарын хугацаатай үргэлжлэхийн явцад нэмэх боломж байгаа болов уу гэж харж байгаа. За эко татварын хувьд бол би зайлшгүй гэж харж байна. Дэлхийн хэмжээнд ерөнхийдөө доктортой хөгжлийн үйл баримтлал гэдэг ойлголт нэлээд түгээмэл болсон. Дэлхийн доктортой хөгжлийн үйл баримтлалыг нүүбээс бас 15 онд баталсан байдаг. За бидэнд ч гэсэн тийм баримт бичиг бий. Гол нь энэ баримт бичгээс илүүтэйгээр гол зүйл нь бол доктортой хөгжил бол байгалийн баялагийг зөв ашиглах, байгалийн дулаарл, дэлхийн дулаарл болон энэхүү байгаль орчныг доктортой үндсэн хэв маяг дүр төрхөөр нь хадгалах асуудалд бол зайлшгүй чухал юм байна. Тэгэхээр өнөөдөр бидний уул уурхайтай холбоотой, хотчлолттой холбоотой агаарын бохирдол болон уул уурхай нөхөн сэргээлт хийгээгүй болмоос байгаль орчин хохирох, гол мөрөн бохирдохын асуудал бол бидний хувьд ирээдүйд орлогын албан татвар уул уурхай орлогоос илүү томоохон асуудал болох учраас эртнээс бид нар энэ доктортой хөгжлийн үйл баримтлалынхаа нэг хэсэг болсон энэ татварыг бол ер нь сэтгэл зүйн хувьд бол шингээгээд явж явах хэрэгтэй. Энэ сэтгэлгээний хувьд бол бид нар татвар төлөх болон татвар хураахын хоёр талын сэтгэлгээн дээр бол нэлээд ажиллах шаардлага байгаа болов уу гэж байна. Лавж байгаагаас онцгойгийн талаар сонирх юм. Онцгой нэмж байгаа юм. Хамгийн амархан нэмжүүлдэг татвар л гэж уншигдаад байдаг. Одоо улс мөнгөгүй бол ер нь бол энэ татварын системийн өөрчлөлтийн хойно бол татварт үүссэн 20 жилийн бузар механизм нуугдж болохгүй. Өнөөдөр ягаад 33 мянган компани татвараа төлөөгүй байсан гэдэг тоо гарч иж байгаа нь манай татварын энэ авж байгаа институт маань зөв байж буруу байж байгаа. Одоо татварын институтыг байгуулгыг нэрч шүү дээ. Энд ажиллаж байгаа 1600 байцаагчийн асуудал. Тэгээ өнөөдрийн бидний ихэнх яриа бол яг нэрэндээ байцаагч, татвар төлөгч хоёрын л процессыг ихэнхт нь яригдаад байгаа. Бодлогын юм уу одоо сая 17 төрлийн татвараа яаж концепцээр нь хэрэгжүүлэх вэ? Эко татвар яаж оруулж ирэх вэ? Реалтэй чинь бас нэг хэлбэр шүү дээ. Эннээсээ илүү энэ 1600 байцаагчийн бас өмнө энэ 20 жилд хийсэн буруу үр дагавар нь энэ асуудлыг шийдэх гэдэг байна. Сая тэгээд нөөтийн систем орж ирэл иргэдэд ганцхан толооны эрх өгөхгүйд энэ системийг өөрчлөхөөс аргагүй болж байгаа. Тийм учраас бол энэ
өөрчлөлтийн дараа бол татварын систем өөрөө өөрчлөгдөнө. Цэвэршин гэж та харж байна. Цэвэрших ёстой. Энэ дээр инновац орж ирэх ёстой, техник орж ирэх ёстой. Манай татварын байцаагч гэдэг бол сайн програмтай тэрэн дээр ажилдаг, сайн хуульч, зөвхөн хяналтын монитор хяналтын улсууд болох юм. Явдаг, шалгадаг процесс уучлаар одоо энэ техникийн дэвшлэр харин азар бүгд байхгүй болж байгаа. Хуучин бол дандаа хүн явж шалгадаг. Тийм хүн хүнтэйгээ харьцдаг учраас бодолтой би 2008 оноос хойш нэг ч хэрэг байгаагүй гэж хэлж байгаа шүү дээ. Энэ бол цаана их юм шийдэж байгаа. Нөгөө талаас энэ 17 төрлийн татвар гэдэг бол хүн төрөлхтний 200 жил олж ирсэн өөр өөрийн тусгай зорилготой үүрэгтэй нийгмийн буюу улс төрийн эдийн засгийн үүргүүд байдаг. Бид нэр энэ 17 төрлийн татвараас коммунист нийгмээс авахдаа зүгээр нэр томьёогоо авцсан байгаа. Одоо бол харин энэ 20 хоногийн хугацаанд татварын онлын улсууд энэ дээрээ сайн ажиллах хэрэгтэй. Энэ яг өнөөдөр энэ 5%-ийг авдаг юм уу? 25-10% энэ сэтгэлийн тоо биш байхгүй. Цаана дандаа судалгаа авах хэрэгтэй. Нөгөө талаас би энэ олон улсын байгууллагууд бүр хичээнгүйл хийлээ. Та ганц нэг хүмүүсийн лоббиг бол чирж авчиад их хурлаа батлуулж чаддгаа. Ганц хуулийн заалт ч юм уу татварын 130 удаа татвар үйл өөрчлөгдсөн шүү дээ. Гэтэл цаад Америк нэгдсэн улсын системийг Америк нэгдсэн улсад иргэн болгон татвараа төлдөг, төлөхгүй шоронд явдаг, нийгмийн янз бүрийн моралын хүнд байдалд ордог тэр юмыг ерөөсөө оруулж ирэхгүй байгаа байхгүй. Тийм учраас биднес гаднаас авч явахтай бас сайн системийг авах хэрэгтэй. Тань мэдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ганц нэг тоог нь авчираад уучлаарай бид нар 2006 онд 45 байсан татварыг 25 болгосон. Энэ оюу толгойн гэрээ хийхийн тулд бид нар маш том лобби хийсэн байхгүй. Уул уурхай дээр бид нар 34%-ийг авсан. 34%-ийг авахын тулд татварын хавуулыг бүхэл бүтэн 41-жээр багасгасан. Гэх мэтлэн ийм цаана нэдэг улс төр эдийн засгийн том онлын асуудлыг бол бид нар сайн хилцэж аваад дараа нь бол нэг дүрмээр тоглох нь чухал. Тэлмүү мэрэгжлийн сонирхол онцгой нэмэгдэхүү маш товчхон доо. За энэ хуулийн өөрчлөлтөөр онцгой ороогүй байх. За хотын татварын хуулийн өөрчлөлтөөр байх. Орохгүй байгаа. За тэгвэл хിവэрээ явах юм тамхи арих бол хിവэрээ явах юм те. Тэгэхээр өв залгамжлах татвар гэдэг зүйлийг яагаад манад хинч санаачлахгүй нэг гэдэг хуульчтаасаа сонирхмоор байна л да. Одоо л өвөртэй болж шүү дээ. Одоо яг уу тийм одоо хөрөнгөтэй болж байгаа. Тэрийг ойлгож байна. Гэхдээ манад тэгшүүс бол байдaltaй гэдгийг тийм 90-ад оноос өмнө бол байгаагүй. За энэ бол үндэстэй хариулт. Зөвлөмжтэй холбоотой маргаан кейсүүд бол манад бол үүсэж эхэлж байгаа. Тийм дөнгөж эхэлж байгаа ч бас биш. Ер нь 10 жилийн бол тийм кейсийн туршлага юмнууд бол би шүүхэр шийдэгцэнүүд бол. Өв залгамжил дээр яагаад татвар авдгүй юм бэ? Энийг санаачилдаг юм бэ гэхээр энэ бол нөгөө хууль санаачлах эрхтэй субъектэдэд хамаарах асуудал байна. Ерөнхийлөгч их хурлын гишүүд. Ер нь бол өв залгамжилдаас татвар авах ёстой юу гэвэл тийм гэж хэлнэ. Тийм. Тавга ихний өвтө улс улсад үхээгүй юм шүү дээ. Дөнгөж одоо эдгээр насн дээр яваа. Гэхдээ тэрийг бол одоо Rothschild-ийн гэрүүл одоо дэлхийн бүх том одоо хөрөнгөтнүүд бол туулаад гарсан байдаг тийм ээ. Тэгэхээр бас нэвтрүүлэгт маань богино хугацаа үлдсэн байна. Тэгэхээр та бүхнийг энэ татварын шинжилэлтээр бас ямар саналууд тусагдаасаа гэж бодож байгаа дээр би баяр одоо өмгөөлөх BCM-ийн зүгээс Business Council Монголын зүгээс одоо ерөнхийдөө саналаа та бүхэн нэгтгэхэд өгөх бах хилцүүлгүүдэд зохион байгуулсны дараа. Гэхдээ яг энэ дээр анхаараасаа гэж байгаа зүйл үйл та бас хуваалцаж. За тэгж байгаа баярлалаа. Одоо энэ бочиг л үлээж илээ гэж. Ер нь бол манай бизнесийн зөвлөл бол уулуурхан компаниудын одоо гишүүнчлэлтэй. Энэ нэлээд олон уулуурхан компани бай. Яагаад ингэж байгаа гэхээр энэ угаасаа л манай улсын одоо эдийн засгийн одоо байдлаас нийт дотоодын хөлтөлийн 70-80% ч одоо уулуурханд үйлдвэрлэж байна. За муу хэлэгдээл одоо ингээл өчнөж ажлын байр үүсгэж төрийн одоо төсвийн орлогын ихийг бүрдүүлж байна. Энэ хуулийн одоо нэлээд хэсгүүд нь бол үндсэндээ одоо тэр жижиг дунд иргэдэд чиглэхээс гадна уулуурхан компаниудад чиглэлсэн. Нөгөө хайгуулын компаниуд чинь бол ерөөсөө ашиг байхгүй шүү дээ. Өрөмдөл зардал гаргаад байгаа. Тэгээ ирээдүйд тэндээс одоо ямар нэг юм гарвал энэ чинь төр өөрөө тэр болгон хийж чадахгүй. Тэгээ хувийн компаниудаар хийлгэж байгаа шүү дээ. Тэгж байгаа тохиолдолд тэр одоо ирээдүйд тэр ашиг орлоготой ажиллах нөхцөлийг бүрдүүлж энэ эрх зүйн орчны татварын орчныг бас тодорхой доктортой байх хэрэгтэй маа. Албарт хийж байгаа компаниудын хувьд мэдээж авах хэрэгтэй. Тэр байгаль орчны нөхөн сэргаалт, нөхөн хамгаалалт тэр юм дээр байх хэрэгтэй. Тэрийг одоо компаниуч өөрсдөө одоо засаглалын одоо нөгөө нийгмийн хариуцлагын чиглэлээс хүлээн зөвшөөрөд байгаа. Энэ дээрс мөн татварын хувьд доктортой одоо ил тод имэл байхад өсөлтийг бид тавьж байгаа. Тэрнээс одоо нэг лоббидад одоо ганцхан компани зориулсан тэр юм бол байхгүй. Ерөөсөө улсын эдийн засгийн төсвийн одоо 70-80% бүрдүүлж байгаа ийм л салбарынхны одоо хэлж байгаа дамжуулж байгаа үг юм шүү л гэж хэлэх гэсэн.
Адиа захирлууд. За одоо бидний өндөр хилцүүлэг хийж байгаа хуулиуд маань багц хуулиуд 2019 оны 1 сараас хэрэгжиж эхэлнэ. Тийм хуулиуд байгаа. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө бол бид нар юу гэж харж байгаа эх жилийн энэ үед хэдүүлээ бас тийм дахиад энэ багц хуулиудаа хилцүүлээд нэмлүүлж оруулах гэж байна гэдэг иймэрхүү хилцүүлэг дахиад бити хийгээсээ тийм хамгийн олон хуулиуд маань ингээд дааттай тийм ингээд бүх талуудын саналуудыг тусгасан байдлаа ингээд дунд хугацаанд тийм ингээд доктортой яваасаа гэдэг ерөнхийдөө манай танхимын гишүүдийн зүгээс хүсэж байгаа. Тэгээд сайн муудаа биш тийм хамгийн доктортой ингээд ойлгомжтой ингээд хэрэгжээсэй гэж хүсэж байгаа. Ягаад гэвэл энэ дээр жишээлхэн саяны баяр туйлчийн ерөнхийдөө хэлгээ тийм ээ газрын бол агч нотмын лицензийг шилжүүлсэн холбоотой энэ заалууд маань нэг аж ахуйн нэгж орлогын албан дотор хууль орсон байгаа. Хэдхэн сарын өмнө оны батлагдсан хууль маань хууль 30% дотор орно гэжсэн. Эргээд нөгөө нэг хувийн хвшлийн зүгээс ерөнхийдөө санд ийснэ улмаас ерөнхийдөө энэ хууль эргэж хараа тийм ээ 30 байсан 10% ингээд бууруулах болж байна. Тэгэхээр хэдэн сарын дотор иймэрхүү өөрчлөлт хийхгүйгээр тийм ээ анханасаа бүх талуудаа хилүүлгээ хийгээд гадаадд ер нь яаж энийг хэрэгжүүлдэг юм Монголын нөхцөл хөрчдөр яаж буухан гэдэг тэр хилүүлгээ сайн эзэмээс бол өнөөдөр бидний хуулийг ингээд 30 10 гээл ингээд хувь ингээд яриад авахгүй тийм байх байсан болов уу гэж бодож байна. Тэгэхээр доктортой ерөнхийдөө бодлого маань хуулиуд нь батлагдаа тийм хамгийн олон талуудын саналыг бүрэн тусгаасаа ил гэж хүсэж байна да. За баярлалаа. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань даавар гэвч татварын шинжилэл гэмээр шинээр одоо сангийн ам татварын албанаас санал болгож байгаа 3 хууль за 21 хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар бас үзэгч та бүхэнд тодорхой хэмжээний мэдээлэл өгсөн болов уу гэж найдаж байна. Та бүхэн засаг цэг имэн гэж ороод сангийн амны вебсайт руу ороод энэ хуулийн зөвлөлтөд танилцах боломжтой. За бизнес эрхлэгчид маань өөрсдийнхөө бас байдаг холбоо за мэргэжлийн байгууллагуудаар санал өгөх боломжтой. За мөн сошиал медиа дээр хүртэл одоо баннер байдлаар презентац байдлаар эдгээр саналууд явж байна. Тэгэхээр татвар бол бидний амьдралд бүгдэнд нь хамаатай. Тэгэхээр энэ татварын баазыг нэмэгдүүлж чадчих байна уу? Татварын шинжилгээ таны амьдралд яаж нөлөөлөх вэ гэдгийг иргэн та өөрөө идэвхтэй байж бас сонирхож үзээрэй гэж манай редакцийн зүгээс бас санал болгомоор байна. За энэ хүү хилцүүлгийн онцлог ишлэлүүд маань маргааш Монгол телевиз цэг News манай сайт дээр орох байгаа. Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.